За, ажил мэргэжлийн оноосон нэр, индекс, код, нэг ба түүнээс дээш кодын утга учир. Кодоор ажил мэргэжлийг хайхад юуг анхаарах ёстой вэ талаар доор дурдъя. За, үндэсний ажил мэргэжлийн англи тодорхойлт 08-ийн бүрэлдэхүүн бүтэц тэдгээр нь кодтой хэрхэн уялдах вэ? Түлхүүр үгийг тогтоох, түлхүүр үгээр ажил мэргэжлийг хайх нь талаар тайлбарлая. Ангиллын үндсэн бүлэг нь нэг оронтой тоогоор дид бүлэг 2 оронтой, бага бүлэг 3 оронтой, нэгж бүлэг 4 оронтой тоогоор кодлогдсон байдаг. Тухайлах юм бол үндсэн бүлэг 1 оронтой кодоор тэмдэглэсэн. Жишээ нь 2 мэргэжилтэн, дид бүлэг 2 оронтой кодоор тэмдэглэгдсэн. Жишээ нь 22 эрүүл мэндийн мэргэжилтэн, бага бүлэг 3 оронтой кодоор тэмдэглэгдсэн. Жишээ нь 221 хүний их хэмж, нэгж бүлэг 4 оронтой кодоор тэмдэглэгдсэн. Жишээ нь 2211 ерөнхий мэргэжлийн их хэмж. Үндэсний индекс код нь нэгж бүлэг 4 оронтой кодыг үргэлжлүүлэн 2-3 оронтой кодоор тэмдэглэнэ. Жишээ нь 2211 дундуур зураас 01 гэж кодлогдсон бол хүний их хэмж ерөнхий мэргэжил судлалын талаар хэлж байх нэ. За, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлт 08-ийн ажил мэргэжлийн шаталсан бүтэц болон ISCO 08-ийн бүтцийн уялдаа холбоог тайлбарлая. 8. Машин механизм төхөөрөмжийн оператор угсрагч. 83 гэхээр жолооч, хөдөлгөөн төхөөрөмжийн операторч. 833 гэдэг нь хүнд даацын машин, автобусны жолооч. 8331 гэдэг нь автобус, троллейбус, трамвайны жолоочийг хэлдэг байх нэ. Жишээлх юм бол 8331 автобус, троллейбус, трамвайны жолооч нь дахиад доошоо 3 задарч кодлогдно. За, 8331 дундуур зураас 11 нь жолооч автобусны. 8331 дундуур зураас 12 нь трамвайны жолооч. 8331 дундуур зураас 13 троллейбусны жолооч. Гэх мэтээр задалж кодлогддог байх нэ. За, үндэсний ажил мэргэжлийн англи тодорхойлт 08-ийн үндсэн, дид, бага, нэгж бүлэг мэргэжлийн тоо. Үүнийг хүснэгтээр харуулнаа. Үндсэн, дид, бага, нэгж гэсэн 4 оронтой код нь ISCO 08-ийн кодтой ижил юм аа. Энэ 4 оронтой кодыг үргэлжлүүлэн үндэсний индекс код үүсгэн жишээлх юм бол 4 оронтой тоо, дундуур зураас 1 оронтой тоо. Ажил мэргэжлийг ангилах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталж байна.